1987 оны намрын 1 өглөө Техас мужийн Мидленд хотод 18 сартай нэгэн охины хувь тавилан аимшигтай эрсдэлд орсон юм. Бяцхан Джессика Маклюр нагцынхаа хашаанд тоглож байхдаа орхигдсон усны худгийн цооног нүхэнд унаж 7 метрийн гүнд гацсан. Энэ муж тухайн гэр бүлийн амьдралыг дахин эргэж буцахааргүй өөрчилсөн юм. Гэвч зөвхөн нэг гэр бүлч биш, бүхэл бүтэн нэг үндэстэн амьсгаагаа даран бяцхан охины амь насны төлөө залбирэн сууж. Энэ бол айдас, найдвар, хүний зориг, нийгмийн нэгдмэл байдлыг бүхэлд нь агуулсан түүх байсан юм. 87 оны 10 дугаар сарын 14-ний өглөө тэнгэр цэлмэг агаар сэрүүн байлаа. Мидленд хотын Клифф гудамжны нэгэн байшингийн хашаанд хэд хэдэн хүүхэд чөлөөтэй тоглоцгож байсан. 18 сартай Джессикагийн наагцэгч Рейни гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг байсан тул хашаа нь хүүхдүүдийн аз жаргалтай эзэмшил. Джессика шинэхэн алхаж сурсан сониуч идэвхтэй бяцхан охин байв. Тэрээр хашааны болонд үе зүйл рүү сонирхолтой нүдээр харсаар ойртов. Энд ашиглахаа болсон хуучин усны худгийн цооногийн нүх нь хаалтгүй ердөө 20 см-ийн өргөн амсартай байв. Гэвч хэдхэн секундын дотор Джессика гинэт алга болжээ. Наагц нь болох Рейни охиныг чимээгүй алгуулсныг удалгүй мэдсэн бөгөөд хашааг сайтар шалгахад ганцхан нүхэл тэнд байв. Харин дотогш харахад бяцхан охины уйлах чимээ тэртээ дороос сонсогдож байлаа. Джессика амьд байв, гэвч харанхуй нарийнхан нүхний ёроолд гацсан хөдлөх чадваргүй. Яралтай тусламж дуудлаа, цагдаа галын баригаад эмнэлгийн ажилтнууд хэдхэн минутын дотор цугларсан. Гэвч нүх хэтэрхий нарийн насанд хүрсэн хинч орж чадхааргүй. 1987 он бол телевизийн шинэ эрен үе байсан. CNN сувг нь Америк нэгдсэн улсын анхны 24 цагийн мэдээний сувг болсон байсан бөгөөд ердөө 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Тиймдээ ч өөрсдөө батлах боломжийг илэрхийлж байлаа. Мидленд дахь энэ явдал тэдэнд яг ийм боломжийг олгов. Камерууд хашааны гадаа байрлав. Аврах ажиллагааны явц цаг тутамд шууд дамжуулагдаж Америк нэгдсэн улсын өнцөг болон бүрлүү хүрч байв. Олон сая хүн ажлаасаа тарж гэртээ харахад гэрийн ахмадууд телевизийн өмнө цуглараад нулимс туслуулан суухыг олж харав. Телевизийн шугам дуудлага авч зогсгоо болсон. Техасын бяцхан хотын нэгэн гэр бүлд Калифорни, Нью-Йорк, Флоридагаас хүчтэй байгаарай гэсэн дэмжлэгийн үгс цуурч байлаа. Япон, Герман, Австралиас ч хүмүүс холбогдож байв. Мидленд хотын сүмүүд хаалгаа онгойлгон тасралтгүй залбирал үйлдэж эхлэв. Америкийн нэгдсэн улс даяар хүмүүс телевизийн өмнө зогсож дэлгэцийг ширтэж байв. Хэрэв нэг бяцхан охин бүх хүн төрлөختнийг нэгтгэж чадна гэвэл энэ бол тийм л мөч байсан. Аврах ажиллагааны хамгийн том бэрхшээл нь техникийн асуудал байв. Худаг гарах гэж ухсан энэ цоног хэтэрхий нарийнхан байсан. Джессика цоног руу унахтаа нэг чиглэлдээ харсан дээшээ эсвэл доошоо харсан биш байв. Толгой дээр нь нэг хөл нь гарчсан эвгүй байдалд гасчихсан байсан. Хөл дээш харсан байрлалд цус хөл рүү урсаж очдогч буцаж эргэж чаддаггүй. Цус хуримтлагдаж эхэлдэг, даралт нэмэгдэх тусам судас хавчигдаж, шин цус орч чадхаа болдог. Ингээд үхжилт үүсэж мэднэ. Ингээд аврах багийнхан уурхайн инженерүүдийг яаралтай дуудав. Тэдэнд зөвхөн нэг шийдэл байлаа. Нүхний зэрэгэлдээ адилхан нүх өрөмдөж, дараа нь хоёр нүхийг хөндлөн түнэлээр холбох. Гэвч Мидленд хот нефтийн бүсэд оршдог болохоор хадан чулуу маш ихтэй байсан. Ажлын явц удаан байх нь тодорхой болов. Ингээд ажил эхэлж өрөмдлөгийн машинууд шүн дунд ч зогссонгүй. Ажилчид ээлж ээлжлэн орж нэг ч хоромж тасалдсангүй. Үүний хажуугаар охины унсан нүхэнд микрофон буулгасан байсан бөгөөд энэ хооронд Джессикагийн дуу хоолой сонсогдсоор байсан. Тэр заримдаа уйлан, заримдаа гүнгэнэн, заримдаа сулхан дуу хоолой гаргана. Энэ дуу хоолой ажилчдын хамгийн том хүч болж байсан юм. Уурхайн багийнхан нөхцөл байдлыг үнэлж, тухайн үед харьцангуй шинэ технологи байсан water jet cutting буюу өндөр даралтын усан зүсэгч ашиглахыг санал болгов. Энэ арга нь маш өндөр даралтаар усыг нарийн урсгалаар шахаж, дурын хатуу чулуулгыг огтлох чадвартай. Үүнээс өмнө нөхцөл байдлыг тогтоох гэж цаг нэлээд алдсан ч уурхайн инженерүүдийн ажлын явц эрс дэвшив. Гол нүхнээс ердөө 60 см-ийн зайд зэрэгцээ нүх өрөмдөж, дараа нь хажуу тишээгээ нэвтлэх ёстой. Усан технологи чулуулгыг хэрчин зүснэ гэдэг нь сонирхолтой хэдий ч практик дээр маш үр дүнтэй байсан. Жижигэрэг бага наривчлал өндөр хамгийн чухал нь Джессикагийн байрлалд сэтгэл зовоох үед дөргиолт үүсэхгүй байсан.
Гол өрөмдлөг явагдаж байх хугацаанд нөгөө талаас нь давхар цооног үүсгэн Джессикагийн доор аж үйлдвэрийн агаарын боллон оруулж дүүргэсэн. Үүний зорилго нь энгийн охин цааш гүн унахаас урьдчилан сэргийлэх. Нэмж хэлэхэд Джессикагийн биеийн байрлал нь эмчнэрийг ихэд санаа зовоож байсан. Энэ байрлалд хэдхэн цаг байвал хөлийн цусны эргэлт алдагдаж эдис өгдөг. Тиймдээ ч эмчнэр аврагдсныхан дараа нэн даруй мис засалд бэлтгэж байлаа. Нийтдээ 45 цаг өргөмжсөний дараа зэрэгцээ нүх болон хэвтээ түнэл бэлэн болов. Харин хамгийн эрсдэлтэй үе дөнгөж эхэлж байв. Хин нэгэн хүн тэр нарийнхан түнэлээр хэвтэж мөлхөн Джессика руу хүрэх ёстой болов. Ингээд Мидланд хотын галын албаны ажилтан Роберт О'Доннелл сайн дурын ажил гүйцэтгэхээр гарч ирв. Нурах эрсдэлтэй тул уг түнэлийг маш нарийнхан гаргасан байв. Роберт энэ нүхээр гарагшаа урагсунгон харанхуй шорон түнэлээр аажмаар урагшлав. Ингээд Джессикад хүрч чадсанаар хаанаас нь яаж барьж татах вэ гэдгийг тооцоолж охиныг аль болох болгоомжтой өрөмцөн нүхнээс нь суллаж эхлэв. Үүнийг энгийнээр ярьж байгаа нэг хэрэг харин энэ бүхэн маш хязгаарлагдмал орон зайд харанхуйд чулуун түнэл дотор явагдаж байгааг санах хэрэгтэй. Энэ нь маш хүнд хэцүү эрсдэлтэй ажил байсан нь ойлгомжтой. Энэ хооронд хамгийн их зовлон асаж байсан хүн нь ээж нь болох Синди байлаа. Тэр цооногийн амсар дээр сууж охиндоо дэм болох гэж тасралтгүй охинтойгоо ярих гэж оролдож байсан. Харин охиноос нь заримдаа хариу ирдэг, заримдаа хариу ирдэггүй. Ингээд охин унснаас 58 цагийн дараа 1987 оны 10 дугаар сарын 16-ны орой аврах ажилчид зорилгодоо хүрчээ. Галын албаны ажилчин нарийнхан нүхэнд шурган орсныхоо дараа шороо нүүртэй гівч амьд нүдэн анивцаар байгаа бяцхан охиныг олж харжээ. Охиныг түнэлээр хажуугийн хонголд оруулсныхан дараа болтоор ороож дээш гаргахад бэлдэв. Ингиж бүх зүйл сайн сайхнаар төгсөж охиныг дээшигээ барин гарч ирэх тэр агшин телевизийн түүхэнд мөхөрсөн юм. Хашааны гадна цугласан хэдэн зуун хүн чанга хашгиран баярлав. CNN сувгийн дамжуулж буй дэлгэцийн өмнөх олон сая хүн уйлсан юм. Харин Джессика охин том болсныхаа дараа 2 хоног бурхан миний талд байсан. Тэр өдрийн гайхамшигт би талархсаар л байдаг гэж хэлжээ. Джессикагийн аврах ажиллагаа нь ирээдүйн авран хамгаалтын сургалтанд маш чухал жишг болсон юм. Нарийнхан босоо нүхэнд гацсан хүнийг аврахдаа зэрэгцээ нүх, хэвтээ түнэл арга нь дараагийн ижил тохиолдлуудад стандарт загвар болж хэрэглэгдэх болжээ. Аврагдсныхаа дараа Джессика нэн даруй мис ажилбарт оров. Учир нь түүний дээшээ харсан хөл хуруунаас эхлээд үхчиж эхэлсэн байлаа. Тэр нийт 15 мис ажилбар хийлгэснийхээ дараа түүний хитгэн хурууг тайрснаар охин хөлтөөгөө үлдэж чадсан юм. Тухайн үед Америкийн дэд ерөнхийлөгч байсан Жорж Буш эхнэр Барбарагийн хамт айлчлан ирсэн. Мөн тухайн үеийн ерөнхийлөгч Рональд Рейган уцтаж баяр хүргэв. Охиныхоо амьд гарч ирсэн сэтгэл хангалуун болсон эцэг эхчүүд дэлхийн нийтийн харийг мэдэрсэн тэр өдрүүд тэдний хувьд мартагдашгүй байх нь дамжиггүй. Джессикагийн аврагдсан явдал зөвхөн нэг охины түүх биш байлаа. Мидланд хотын энгийн ажилчид, нефтийн инженерүүд, парамедикүүд тэд бүгд нэг зорилгын төлөө 58 цаг зогсохгүй ажиллав. Тэд мэрэгжлийнхээ хүрээнээс давж хүн болохынхоо хувьд хийх ёстой зүйлээ хийсэн. Судалгаагаар 1997 он хүртэлх 10 жилийн хамгийн их мэдээлэлтэй үйл явдлуудын жагсаалтанд Джессикагийн аврах ажиллагаа нь Диана гүнжийн нас барсан мэдээний дараа 2 дугаарт орсон байна. Гэвч амьдралынхаа хамгийн аюултай тэмцэлтэй байсан тэрхүү 58 цагийг Джессика одоо огтхонч сандаггүй. Хэд бага наснда болсон учраас тархин тухайн үйл явдлыг бүрэн тэмдэглэж чадаагүй байна. Гэвч бид нь улмөр үлджээ. Духанд нь худгийн хантай үрэлдсэн сорив одооч байдаг. Мэдээж бас түүний хөлийн хуруунууд нь байхгүй. Би тэр гайхамшигыг сандаггүйч биеэрээ мэдэрдэг гэж тэр хэлсэн байдаг. Джессика Маклюр Моралес өнөөдөр Мидланд хотод гэр бүлийнхээ дунд тайван амьдарч байна. Тэрээр баг сургуулийн тусгай боловсролын багш туслагчаар ажилладаг. Нийгмийн хэвлэл мэдээллийн ертөнцөөс аслагдсан тайван амьдралыг илүүд үздэг. Ер бусын нэртэй болохыг хүсдэггүй, ердийн хүн байхыг хүсдэг гэж тэр ярьдаг. Джессикагийн түүх 1989 онд Everybody's Baby: The Rescue of Jessica McClure нэртэйгээр телевизийн кино болж. Мэдээж охины аврах ажиллагаа хийхэд шууд л өсөрч ороод ямар ч аюул сандралгүй хийсэн зүйл биш. Маш олон аюул, айдас, тодорхойгүй байдал, мухардалд орсон шийдвэр, хүн хүчний дутагдал, олон нийтийн шахалт гээд асар хүнд нөхцөлд явагдсан. Гэхдээ эцэст нь хүмүүс хамтран ажилласнаар сайн дураараа нэгдэж, зоригтой шийдвэр шин туршлагыг ашигласнаар ялалтанд хүрсэн.
Галынхан, цагдаа нар, эмч нар, орон нутгийн удирдлага цаашлаад зоригт ухаалаг инженерүүд тэр байтугай ядарсан ажилчдад хоол хүнс зөөж байсан нутгийн иргэдгээд маш олон хүмүүс энэ ажиллагаанд нэгдсэн. Гайхамшиг тэнгэрээс буудаггүй, хүмүүс нэгдэж чадвал гайхамшиг хүний гараар урган гардгийг энэ түүх харуулсан. Харин хэдхэн хоног өмнө манай улсад харамсалтай хэрэг гарсан билээ. Хэн нэгний талд орох гээгүй ч бид өнөөдөр уул уурхайг дагсан стандарт. Цаашлаад эцэг эхийн хараа хяналт, аврах ажиллагааны хүндрэл болон боловсон хүчний нөөц техник гээд маш олон зүйлсийг бодох хэрэгтэйг сануулж байна. Цаашлаад авилгаж төртэй ард олондоо хүн дээлгүй нийгмийг бид хамжин бүтээсээр амьд зомби шиг амьдарч байна. Тэнгийн дотор уужуу гихчээр бид олон ч амьжигтай зүйлсийг харж байгаа боловч уулгалахаас цааш гардаггүй. Маргааш нь гихтэл бүх нэг мартдаг загсны ойтой хүмүүс болжээ.